Дэлхийн улс орны баялаг туршлагад тулгуурлан Монгол улсад хоршоолын хөдөлгөөн үүсч хөгжсөн энэ цаг үед жирийн иргэдийн хамтын үйл ажиллагааны нэгэн хэлбэр болох хадгаламж зээлийн хоршоог байгуулан ажиллахаар зориглон дэмжсэн хэсэг нөхөд Credit Union Монгол хадгаламж зээлийн хоршоог байгуулснаас хойш 15 жил өнгөрчээ. Жижиг үйлдвэрлэгчид, хөдөө аж ахуй эрхлэгчид, боловсралмуутай, орлого багтай, барьцаа хөрөнгөгүйгээс өндөр хүүтэй зээлийн дарамтанд орж байсан 1850-ад оны үед Европын улс орнуудад хадгаламж зээлийн хоршооны хөдөлгөөн анх үүсжээ. Өдгөө дэлхийн 89 оронд 208 сая гаруй гишүүдтэйгээр 56 мянган хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаагаа явуулж, банкнаас санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна. Монгол улсад 1916 онд анхны үндэсний хоршоо байгуулагдах санал гарч, 1921 оны 12 дугаар сард анхны эд хэрэглэгчдийн хоршоо байгуулсан байна. 1940-од он гэхэд бүх сумдад байгуулагдсан байжээ. 1996 онд Монкорд хадгаламж зээлийн хоршоо үүсснээр хадгаламж зээлийн хоршоодын түүх бичигдэж эхэлсэн билээ. 1998 онд хадгаламж зээлийн хоршооны тоо 18, 2001 онд 58, улмаар 2006 онд 974 төрж байлаа. Гэвч эдгээр ихэнх нь сонгодог утгаараа ажиллаагүй, удирдлагын зарчмыг баримтлаагүйгээс дампуурч иргэдийг 70 гаруй тэрбум төгрөгөөр хохироож, хадгаламж зээлийн хоршооны нэр хүндийг бүрэн унагсан томоохон хямралыг дагуулсан юм а. Энэ үеэр уг хямралыг зохицуулах, санхүүгийн зах зээлийн оролцогчдыг төрөөс хянах, зохицуулах үүргийг гүйцэтгэхээр санхүүгийн зохицуулах хороо байгуулагдаж, хадгаламж зээлийн хоршоодод тусгай зөвшөөрөл өгч эхэлснээр 2006 оны эцэсгэхэд эрх бүхий хадгаламж зээлийн хоршоодын тоо 50-ны хүрч буурсан байна. Түүнээс хойш 10 жилд хадгаламж зээлийн хоршоодын удирдлага, хяналт эрс сайжирч, тооны өсөлтөөс гадна чанарын өсөлтийг гаргаж эхэллээ. 2015 оны эцсийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 253 хоршоо, 40 орчим мянган гишүүнтэй 97.7 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Гишүүдтэй санхүүгийн найдвартай шуурхай үйлчилгээ үзүүлэх замаар тэдний эдийн засгийн нөхцөл, нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх эрхэм зорилготой Credit Union Монгол хоршоо нь 2001 онд анх 9 гишүүнтэй 1.1 сая төгрөгийн хөрөнгөтэй байгуулагдж байсан юм. 15 жилийн хугацаанд бид 1400 гаруй хүнд үйлчилснээс одоо 913 гишүүнтэй 2 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй үйл ажиллагаанд тогтворчсон Монголын томоохон хоршоодын нэг болоод байна. Энэ хугацаанд гишүүдийнхээ бизнес болон бусад хэрэглээг санхүүжүүлж, хадгаламжинд нь харьцангуй өндөр өгөөж өгч ирснээс гадна нийт 556.7 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, төсөвт 94.7 сая төгрөгийн орлогын албан татвар, нийгмийн даатгалд 64.2 сая төгрөгийн шимтгэлийг тус төлсөн байна. Credit Union Монгол гэдэг хадгаламж зээлийн хоршоо анх 2001 оны 1-р сарын 14-нд одоо 3 найзын хамтран ярилцаад анх байгуулагдчихсэн. Манай найз Алтан Цэцэг хамт сурж исэн гам бэлэг эгч бид гурав анх байгуулж ирсэн юм аа. Тэгээд 15 жил болсон байна. Манай ам бүл 900 гаруй болж өргөн бол тэлсэн байна. Ингээд бүх гишүүдтэй энэ сайхан 15 жилийн ойн баярын мэндийг хүргэж, бүгдээрэнд нь эрүүлийн сайн сайхан бүгнийг хүсэн өрөөё. Тэгээд та бүхний итгэл, зүтгэл, сэтгэлээр хоршоо маань ийм сайхан болж өсөн дэвжсэн байгаад баярлж талархаж байгаагаа бас илэрхийлье. Монгол улсад хадгаламж зээлийн хоршоо үүсэж байгуулагдаад энэ жил бол яг 20 жил болж байна. За яг манай хоршооны хувьд бол яг 15 жил үйл ажиллагаа явуулаад байж байгаа ийм хоршоо юм ба. Анх бид нар бол яг хадгаламж зээлийн хоршоог бол бие биендээ хөрөнгөө нийлүүлээд бие биендээ туслах зорилготой байгуулад үйл ажиллагаа явуулж ирсэн бол өнөөдөр манай хоршоо 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 300 дахь хоршоо орноос эхний 7-д орох хэмжээний ийм том хоршоо болоод үйл ажиллагаа маань явж байна. Бид нар бол яг зүгээр хоршоогоо бол нөгөө олон улсын зарчмаар нь явуулах гэж яг хоршоо гэдэг утгаар нь явуулах гэж 15 жил зүтгэсэн. Тэгээ энэ үр дүн маань ч өнөөдөр биелээ олж байгаад би баяртай байна.
Хадгаламж зээлийн хоршооны удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байдаг бөгөөд жил бүр хуралдаж жилийн үйл ажиллагааны тайлан, хоршооны хяналтын зөвлөлийн тайлангуудад танилцаж, бүтэц зохион байгуулалт, бодлогын өөрчлөлтүүд, ногдол ашигын хуваарлалтыг хэлэлцэн шийдвэрлэж, хоршооны бизнес төлөвлөгөө зардлын ерөнхий төсвийг баталдаг юм аа. Өнгөрсөн хугацаанд бүх гишүүд 15 удаа хуралдаж, хоршооны дүрм, стратеги төлөвлөгөө, бодлого, ашигын хуваарлалтын шийдвэрүүдийг эрхийнхээ хэмжээнд гаргахаас гадна тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүдийг сонгож, үр дүнгийн тайлан хэлэлцэн дүгнэж ирлээ. Бүх гишүүдийн хурлаас сонгогдсон хоршооны тэргүүлэгчдийн зөвлөл нь Credit Union Монгол хадгаламж зээлийн хоршооны зорилтод хүрэх үйл ажиллагааг удирдан чиглүүлж хяналт тавин ажилладаг. Энэ 15 жилийн хугацаанд 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр 6 удаа сонгогдсон нийт 100 гаруй удаа хуралдаж, хоршооны үйл ажиллагаа санхүүгийн төлөвлөгөөний төсөл төсвийг бүх гишүүдийн хуралд оруулж, батлуулах, гүйцэтгэл үр дүнг тайлагнах, холбогдох бодлого журмыг боловсруулан мөрдүүлэхин зэрэгцээ хадгаламж зээлийн бүтээгдэхүүнийг баталж, гүйцэтгэх захиралтай үйл ажиллагааны гэрээ байгуулан гүйцэтгэлийг нь хангуулан ажиллажээ. Гишүүдийн ашиг сонирхолд хор уршиг учруулах үйл ажиллагааг тогтоож, таслан зогсоох, засч залруулах шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрх үүрэгтэй хяналтын зөвлөлд өнгөрсөн хугацаанд 3-аас 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр 7 удаагийн сонгуулиар нийт 24 хүн сонгогдсон ажиллалаа. Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа сүүлийн 2 жилд идэвхжиж, хууль дүрм, журмын дагуу зохих ёсоор ажиллаа явуулахад онцгой анхаарал хандуулан, хоршооны удирдлага үйл ажиллагаанд хяналтаа тавьж, тэргүүлэгчдийн зөвлөл, гүйцэтгэх албаны үйл ажиллагаанд бодиттой хувь нэмрээ оруулж эхлээд байна. Хоршооны зээлийн хорооны 3-5 гишүүнтэйгээр 2001-ээс 2013 онуудад бүх гишүүдийн хурлаас сонгогдсон 2013-аас хойш тэргүүлэгчдийн зөвлөлөөс томилогдсон ажиллалаа. Зээлийн хорооны гишүүд нь зээл хүссэн гишүүний үйл ажиллагаатай газар дээр нь танилцж, зээлдэгчдийнхээ ашиглалтын зорилго, эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, шинэ бүтээгдэхүүн гаргах зэрэг харилцсан уялдаатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Хоршооны өдөр тутмын үйл ажиллагааг явуулдаг гүйцэтгэх алба анх 2 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол өнөөдөр 4 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. 2003 оноос орон тооны ажилтнтай болж тэднийг мэрэгжлийн түвшинд бэлтгэх, дадлагжуулах зорилгоор холбогдох сургалт семинаруудад тогтмол хамруулж ирснээр өнөөдрийн мэрэгжлийн боловсон хүчнэр хангагдсан гүйцэтгэх албыг бүрдүүлж чаджээ. Хоршоо нь гишүүдтэй зээл, хадгаламж, миний төлбөр, төсөл хөтөлбөр дамжуулан хэрэгжүүлэх, санхүүгийн мэдлэг олгох сургалт, зөвлөх үйлчилгээ гэсэн бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Гишүүдийнхээ амжиргааг дээшлүүлэх, бизнесийг нь өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорин, аль болох бага хүүтэй, уян хатан зээлийн бүтээгдэхүүнээр үйлчлэхийг зорин ажиллаж, зээлийн дунд чөхөг 2.6% хүртэл буулгаж чадлаа. Энэ нь бусад хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагуудтай харьцуулахад харьцангуй бага түвшин юм. Өнөөгийн байдлаар бид сарын 1.2%-аас 3.5% хүүтэй 10 төрлийн зээлийн бүтээгдэхүүнээр гишүүдтэй үйлчилж байна. Зээл улгалт жилээс жилд нэмэгдэж ирсэн бөгөөд 15 жилийн хугацаанд нийт 17.2 тэрбум төгрөгийн 6581 зээлийг гишүүдтэй олгож, тэдний аж амьдрал, бизнесийн үйл ажиллагааг дэмжиж ирлээ. Хоршооныхоо үр хүчээр зээл аваад ийм сайхан дэлгүүртэй болсон. Одоо өөр шиг хүртээд сууж байна. Тийм болохоор хоршооныхоо 15 жилд баярын мэнд хүргье. Манай хоршоон зөвхөн гишүүдийнхээ хувь хөрөнгө хадгаламжинд суйрлан ажилладаг байсан бол 2015 оноос бичвэл бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөрийн хэрэгжүүлэгч болж, Баянгол дүүргийн 95 иргэнд нийт 444.2 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоод байна. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд бид нийт 7 төрлийн хадгаламжийн бүтээгдэхүүнээр 335 гишүүнд үйлчилж, 8.3 тэрбум төгрөгийн хадгаламж авч, 1.5 тэрбум төгрөгийн хүүгийн өгөөжийг хүртээгээд байна. Манай гишүүдийн хадгаламж жилээс жилд өснө нэмэгцээр байгаа бөгөөд 2015 оны эцсийн байдлаар 1.1 тэрбум төгрөгт хүрсний 70 гаруй хувь нь 1 жилийн хугацаатай 21% нь хүүхдийн хадгаламж байна. Бүх гишүүдтэй хоримтлалтай болгох зорилт тавин хадгаламжийн бүтээгдэхүүнээ гишүүдийнхээ хэрэгцээнд тохирсон хугацааны өргөн сонголттой, уян хатан, өрсөлдөх чадвар бүхий хүүтэй болгон төрөлжүүлэн сайжруулж ирлээ. Гишүүдэд хоримтлалтай болгох үйл ажиллагааны хүрээнд гишүүдийнхээ шинээр төрсөн 49 хүүхдэд нийт 670 мянган төгрөгийн хадгаламжийн данс нээн өгч, гишүүдэд урамшуулан ирээдүйн гишүүдийн суурийг тавьж байна. Одоогоор нийт гишүүдийн 30.5% нь
хоримтлалтай болоод байна. Гишүүдийнхээ хувийн хэрэглээний төлбөр тооцоо хийхэд зарцуулдаг цагийг хэмнэн бэлэн мөнгөний хэрэглээг багасгах, миний төлбөр үйлчилгээг бий болгосон бол санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, тэдний бизнесийн болон ирээдүйн санхүүгийн төлөвлөлтөд туслах зорилгоор нийт 60 удаа бүлгийн сургалт зохион байгуулж 500-аад гишүүнийг хамруулж 100 гаруй гишүүнд ганцаарчилсан сургалт зөвлөгөөг өгсөн байна. Бид хадгаламж зээлийн үйлчилгээг үзүүлэхээс гадна гишүүдэд болон нийгэмд чиглэсэн олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж нийгмийн хариуцлагатай хамт олон болохыг эрмэлзэн ажилладаг. Бүх гишүүдийн эрүүл мэндийн үзэлгийг 2 удаа зохион байгуулж нийт 200 гаруй гишүүнийг хамруулсан бол гишүүдийн бие бэлтрийг сайжруулж чирэгжүүлэх зорилгоор сүүлийн 2 жилийн туршид хагас сард 2-3 удаа спортын зал тогтмол түрээслэн сакс, волейбол, теннис тоглох болон уралдаан тэмцээнийг зохион байгуулдаг болоод байна. Мөн байгалийн үтсгэлэнт болон түүхэн дурсгалт газраар аялуулах, ахмад гишүүдэд амралт сувилалт амруулах зэрэг арга хэмжээг зохион байгуулж ирлээ. Өнгөрсөн хугацаанд цэцэгүний явхан аялал, аглаг бүтээлийн хийдтэй танилцах аялал, итгэл хамбад мөргөх гадаад аяллуудыг зохион байгуулж нийт 83 гишүүнийг хамарснаас гадна 20 ахмадыг 2 хоногийн хугацаатай амралтанд амруулжээ. Харилцан бие биендээ туслахаас гадна хоршооны үйл ажиллагаанд сайн дураараа тусалж дэмждэг олон гишүүд байдаг юм. 2012-14 онуудад 2 удаа мод тарих арга хэмжээ зохион байгуулж 10 гаруй гишүүд нийт 60 гаруй мод тарьсан. Мөн гишүүд хоршоонд мөнгөн хөрөнгөөр оюуны болон биеийн хөдөлмөрөөр техник материалаар байнга тусалцаа үзүүлсээр ирснийг энд тэмдэглэх зүйтэй. Гишүүдийнхээ бизнесийг хөгжүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бичил санхүүгийн байгууллагуудын өдөрлөгт 3 жил дараалан оролцож хоршооны үйл ажиллагаа гишүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилдаг билээ. 2015 оны намар гишүүдийн бизнесийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулснаар 20 гаруй гишүүн 4 сая гаруй төгрөгийн борлуулалт хийсэн байна. Хоршоо өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монголын хадгаламж зээлийн хоршоодын хууль эрх зүйн орчинг сайжруулах, салбарын нэр хүндийг дээшлүүлэх бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцож, мэрэгчлэх холбоог байгуулах, хөгжүүлж, бэхжүүлэхэд хувь нэмрээ байнга оруулж байна. Өнгөрсөн хугацаанд бид Азийн хадгаламж зээлийн хоршоодын форум, Нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганд Монголын хоршоодыг төлөөлөн оролцсны зэрэгцээ Монголын хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбооны тэргүүлэх зөвлөлд сонгогдлоо. Улсын шилдэг хоршоогоор өргөмжлөгдсөн манай хамт олон 2015 оноос Монголын зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээ хийсэн анхны хадгаламж зээлийн хоршоо болоод байна. Цаашид хадгаламж зээлийн хоршоодын хөдөлгөөнд эзэлж байгаа тэргүүлэх байр суурь улам баттган бэхжүүлж, гишүүдийнхээ сайн сайхны төлөө санхүүгийн найдвартай үйлчилгээг үзүүлж явах зорилтоо амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж ажиллах болно. Хамтдаа хариуцлагатай хөгжицгөөе.